ингээ өөрийнхөө ажлын нэг өдрийг ер нь миний өнөөдрийн ажилтны нэг өдөр яаж өнгөрдөг вэ? Тэрийг ингээд танилцуулъя гэж бодож байна. 8 өнгөрчин би 10-аас хүнтэй. Би өглөө усанд орох гэсэн чинь уцаа ухаж хөвтөж яваад амжаагүй. Уга амжихгүй юм шиг болоо цаг. Тэгээ за ядаж усанд орох юм чи янзын гоо нүрээ бодчих та гэсэн чинь үсээ бараг 30 минут буучлаа. 30 минут буучлаа штэ. Ямар тач мангар easy будаад гарыг. Тэгээд би нөгөө хаалгаар гарыг коридортой ингээд зогсдог штэ. Тэгээд outfit-тэй харуулъя. Яа. Загас easy max 10 минутын модалт хийчихэд. Арцгай. За ингэсэн. Би хоёр хүнийг бодсон. Манай найз сармасны хийм өөрөө гэртээ хиймээр юм яг би сармасны хиймээ авчиж өгөхгүй явж байна. Тэгингээ юм идэх аа. Тэгээд яа, бараг л ирчлээ. Манай ажлаас маань найз ажилладаг газар амин ойрхон байхгүй юу? Тэгээд одоо хай. Өнөөдөр 5 дахь өдөр. Тэгээд би нэг хүнтэй Say hi. Hi. Bye. Bye. За тэгээд 5 дахь өдөр өнөөдөр бид нэр парк орно. Grönlund гэдэг одоо эндхийн баг тийм парк шүү дээ. Монголоор парк орно. Тэгтээ хүүхдүүдээ өвөө мэднэ өгнө. Тэгээд өнөөдөр гоё парк орох юм чинь нүрээ гоё бодно. Үсээ гоё янзлна. Одоо би цагийн дотор гэрээсээ гарна. Та хоёр хүүхдээ өргөж өгчөөд өвөднө. Тэгээд oh shit. Тэгээ гоё. Явна. Би өчигдөр юу агаад ажил дээр найз хомсыг янзлчаад найз маань вина авчираад тэгээд вина авчаа гараад ирсэн чинь би замдаа бөөлж өд. Тэгээ гэртээ орж ирчээ дахиад бөөлж өд. Тэгээ одоо юм цонхийсэн юм байна. Гэтэ би өөрөө бол ингээд дотор бол зүгээр юм л да одоо. Гэтэ амттай төрөл арилжаад Хэв. Хөөмөд. Төрөл арилжаад хөөрхөн болгох юм. I know Toledo. I mean, I was talking the most. It felt like I was a chatterbox there. Ah. Yummy. Yummy. Hello. За би ажил дээр ирсэн байна. Тэгээд ажил дээр ирсэн. Тэнийг хүнийг будчаад гаргасан. Одоо би юу хийх чинь нөгөө гэхээр юу ийсэ. За нэг надад ийм тохиолдсон. Нэг эмэгтэй над руу чат бичсэн миний хомсны аккаунт руу. Тэгээд тэр нь юу вэ гэхээр тэр эмэгтэй нэг найзтайгаа хамтдаа нэг юм баг болоод ийм зураг авалт хийж байгаа гинэ. Ямар нэг контент видео бас зураг. Тэгээд тэгтээ нэг юм хоёр найз нэглээд нэг нь нарны, нэг нь сарны нэг тиймэрхүү маягтай. Нар сарнаас инспирэшн авсан нэг тиймэрхүү утгатай зураг авалт гинэ. Тэгээ нэг тиймэрхүү жоохон кул нэг тиймэрхүү дизайнтай хүмүүс хэрэгтэйгээд намайг чи ингэ тэрийг хийж чадах ба гэж одоо итгээд над руу бичсэн байгаа байхгүй. Тэгээд impressionals гол нь бит хоёр мөнгөгүй гэдсэн. Яг тийхтэй би тэр хоёроос мөнгө авахгүй ч ихсэн
юу яана? Одоо тэдний контент, зураг, бичлэг одоо юу гэдэг бүгдийг би ингээд одоо өөрийнхөө аккаунт руу шеэрлж ашиглаж болно. Тэгээд хоёрт буцаагаад авна би. Хумсаа хэрэглэвчээд энэ ч одоо personal учраас буцаагаад авна. Яа тэгэхээр одоо надад нэг юм шкаф байгаа юм талтай заяа. Энийгээ би юу яах гэж байгаа? Энийгээ би нэг юм personal-ийнхаа юм заваараа хийж байгаа юмнууд чинь тийм сүртэй юмнууд байдаг шүү дээ. Тийм бодит биш. Бодит амьдрал дээр хүмүүс бараг хэрэгэлдэггүй ч гэсэн одоо миний энэ бүтээлч нөгөө юг одоо тийм онцгоос одоо юм хийчих юм бол тэрийг би хадгална гэж бодоод байгаа байхгүй. Тэгээ тэр дотор ингээ өөрсдөө тавих гэдэг юм гой байрлалаар personal-д өөрсдөө тавих гэдэг байгаа байхгүй. Жишээ нь одоо надаа миний хамгийн анхны бүр амар гинтл би ер нь өөрөө аним үздэг. Тэгэхээр аним дуртай. Тэгээд гинтл нөгөө яг тухайн үед нөгөө юу Demon Slayer Tanjiro Nezuko үзчихэд Nezuko-г зуръя гэж бодоод гинт зүгээр юм ажил дээр хийцгүүр суугаад. Тэгээд хамгийн анхнаас миний энийг хийснээс хойш миний personal-ийн ийм нээл хийх хүсэл амар төрсөн гэх юм уу. Тэгээд би миний хамгийн анхных бол энэ хамгийн анхны personals маань. Энэ гоё харагдаж байна уу? Тэгээ би нэг амар юм яг юм cosplay царайтай, anime cosplay царайтай нэг амар царайлаг найз идэг байхгүй. Тэр найздаа энийгээ зүүлгээд ингэж хийжсэн байгаа. Энэ өөрөө Nezuko байна. Энэ болохоор Nezuko-гийн бүр нэг demon төрх нь гараад ирд штэ. Тэрийг нэвэр хараач юм 3D заа. Тэгээ энэ болохоор энэ нөгөө cutest царай нэ. Энэ үсэн энэ нөгөө амандаа зуудаг юм юу нэ? Кимоно нэ. Тэгээд энэ болохоор штэ тий энэ ямар утгатай вэ гэж энэ ингээ сайн харуул юу байгаа? Zoo гэж бичсэн байгаа заа. ZU Zoo гэдэг нь Nezuko-гийн тавчилсан юм Япон ханс нэр гэсэн бэлээ. Тэг би ингээ Nezuko personal хийж ийсэн. Энэ бараг мэдчихэж. Сав солино. Энэ миний хамгийн анхны anime personals заяа. За энийг бол амар гоё тавьмаар байгаа хгүй. Тэгээд хоёр дахь нь энэ бас нэг юм kawaii төрлийн. Энийг бас нэг амар зэрлэг хуруутай гоё найз дээрээ. Энэний гоё хуруутай найз дээрээ ашигласан. Энэ болохоор миний хоёр дахь нь нэг юм юу? Яг готик биш хэрнээ жоохон юм kawaii юм шиг заа ингээд жоохон микслсэн. Team style. Энэ хоёр дахь personals. Эний бас зургийг нь авсан байгаа. Энэ дундуур бас зөндөө юм хийсэн байна хөөе. Энэ тадан энэ хараа. Энэ хоёр хамттай байхгүй юу? Энэ хоёр kawaii Kuromi юу? Kitty хоёр хамт нэгсээд болж явна. Энэ тавтай хамт нэгсээд болж явна. Бус нь бол зүгээр юу? Random. Зүгээр албаар 3-3-аар 4-4-өөр 5-5-аар ингээд нөгөө нэг энэ дизайныг чи яаж хийдэг вүлээ гэсэн бодол ороод тэр үедээ завтай байх юм бол би шууд хийдэг. Тэгээд нэг хэсэг юм загс магсны арт жоохон модонд ороод хаа ингэж хийсэн юм байна. Тэгээ энэ юмудаа би бүгдийг тэр саяны харуулсан шкафандаа ингээд янз янзын байрлалаар тавих байхгүй тийм галерей үзүүлэн болгоно гэх юм уу. So yeah. За одоо энэ дотор би юу хийж байна гэхээр сарнаас надад юм зураг авсан зүгээр юм хар бараа өнгийн жоохон металл сильвер орсон сильвер металлтай хар өнгөтэй тийм хумс гэсэн баггүй. Тэгээ юм сарны ямар нэгэн сарнаас инспирэшн авсан. Тэгээд би хийсэн. Тэгээд одоо энэ дотор гоё. Тэгээ би аруулан гоё тавиад харуулъя. Look at this.
Одоо энийг ингээд тагилчихна. Тэгээд нөгөө хайрцагтаа хийж өгч тээ. Би өөрөөс нөгөө нарныхаагаа дуусгачаараа хоёул ингээд нийлүүлээд нэг хайрцагт хийж өгнө. Ягаад гэхээр би мөнгө аваагүй тэдрээс бас миний хайрцагнууд үнэтэй учраас миний пакетны хайрцагнууд үнэтэй, ер нь ширхэг бүрэн үнэтэй, энэ савч үнэтэй, энийг хийсэн бүтээгдэхүүн маань ч үнэтэй. Тиймээс зүгээр хоёр хумсыг нийлүүлээд нэг хайрцагт пакет болгож хийж өгнө. So yeah. Тэгээд хайрцагт нь хийхдээ энэ хулдаас нь аавн тэгэхээр амар гоё харагдана. Яг нөгөө хоёр охин маань онгойлох үедээ өөрснөө ингээд за тэгээд амжил өөрийнхөө хөлийг бодож маарах юм намайг дуудчихвал яана гэж бодов. Дуудчихвал шат дэмий хурдан гэж худлаа хэлэх хэрэг гарна. Тэгээд би энийг нарныхаа inspiration нарны задвар нар сар гэлж. Сар туссан нарыг хийчээд тэгээд би пакетлах нөгөө нэг гоё видеого Instagram-да хийн. Та тэгээд өсвөл миний хувийн аккаунтыг дагаарай. Тэгээ хувийн аккаунт дээр маань IG, Instagram дээр миний хумсны маань Instagram бас ингээ меншн тэтгэн байгаа. Сонирхол ороод үзээрэй. Тэгээд энэ өдөр ингээ дуусахгүй өнөөдөр бол айгүй тийм activity өдөр байх болно. Би энийгээ дуусгачаад парк орно гэл боддоо. Би тоглоно гэж боддоо. So та парк дээр уулзцгаая. Тэгээ манай найзууд ирж ийн намайг ирж аавна гинэ. Тэгэхээр одоо би амар гоё уруулаа өнгөлж үзүүлээ. Би их тийм амар будхаа байцсан ч бүр гоё санагдав. So let's go now. Би өнөөдөр цэвэрлэгээ их сторч талууны. Яг удахгүй л дээ 10 минут тэгтэл мартас. Гэл хийчи. Гэл 10 минут хийчихэд болохгүй. Бай. За одоо мэйхо. Энэ суугаад тэр таанаага тоглоомын паркууд дээр очино. 나가긴 힘들잖아. Да, ингээд хүчтэй төрдөг байсруу одоо. Вообще не видно, не фокусируется. Синяя, красная картинка.
хэдэн тавлаан дээр суулаа. Ийм юмнууд руу адаа үзээд тийм бүтээгдэхүүнүүдийг томоор олж болно. Тийм том принципийг харлаа. Ахта дараа энэ тонаа. Yeah! Oh my god! Манайд бараг 2-3 хаа. Хөө. Систа. За ийн гараад би тэгэд хараагүй бөгөөд 2 шөнө 3 өдөр бараг шовдсан юм аа. Тэгээ үргэлжлэл хэсгийг би part 2 гэж бас оруулах болно. Үзсэнд баярлалаа. Баяртай.